1985 оны төгсгчид нийт найз нөхөд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд бидний цөөхөн найзууд нь та бүхнийгээ дурсан ярилцаад сууцгааж байна. За юуны өмнө 1985 оны нийт төгсгчид найз нөхөд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээж мэдчилье. За бидний хэдэн найз нь өнөөдрөнд цуглаад та бүхнийгээ дурсаж аль 40 жилийн өмнө сургуульд суралцж байсан хүүхэд ахуй цагаа дурсаад ярилцаа сайхан хөгжилдөөд инээлтэд ингэ сууж байна. Тэгээд энэ үйл ажиллагааг мань дэмжиж та бүхнийгээ энэ 40 жилийнхаа арга хэмжээнд идэвхтэй оролцохыг 5 найзынхын зүгээс уриалж байна. Манай хоёр анги минь гэртээ 40 жилийн өмнө 8 дугаар анги төгссөнөөс хойш бид одоо эргээд тэр юугаа харахад 8-ын А анги маань 41 анх 1-р ангид орж түүнээс 8 дугаар анги 35 болоод төгссөн. 35 болоод төгссөн байна. Б анги маань анх 1-р ангид 31 хүүхэд хэлсэн орж суралцсноос 8 дугаар ангийг 27 болоод төгссөн байна. Тэгээ одоо бидний дундаас энэ 40 жилийн хугацаанд тэргүүний алдартай гой момдог амжилтаараа бусдыгаа оршуулж тэргүүлж байгаа найзууд маань байгааг бид бүхэн ярилцаа сууж байна. Тэдний дундаас Монгол Улсын гавьяат жүжигчин Базар Садын Хүрлбаатар маань сая 100 жилийнхаа ойгоор Монгол Улсын гавьяат гэмээр хэрхэн алдар цолыг хүртлээ. Мөн Норвей Алтуйг маань Монгол Улсын авраг малчин гэмээр хэрхэн алдрыг хүртлээ. Тэгээд мөн бидний дундаас одоо Ховд ангийн зэрэг сумын минь засагтаргыг 12 жил хийсэн Монгол Улсын баг анхны эмэгтэй сумын нар засагтарга маань Октябрь гэж ангийн маань найз 12 жил тасралтгүй сумын засагтаргыг хийж сум орнотын хөгжилд маш өндөр хөрөнгөөр оруулж сумынхаа өнгө царай мөн ард түмнийхээ төлөө асар их зүйлийг хийж зохион бүтээснийг бид бүхэн бас сая 100 жилийнхаа гарч харсан гэн урд өмнө ч бас хийж байгаа үйл ажлын юуг бид нэр сайшаа дэмжиж бас найз нөхдөйгөө дэмжиж ажилласаар ирсэн байгаа. Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа оршуулсан мандалж ажилладаг бас найзууд маань одоо төрийн дээд шагналуулах Алтан гац одон хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонгоор мөн хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат Хүрлбаатар маань мөн засагтраг хийж бас Октябрь маань бас Алтан гац одон хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одон ангийн наран гэрэл маань Алтан гац одонгоор сая 100 жилээр шагнуулсан мөн саяхан Бадам цэцэг маань бас Алтан гац одонгоор шагнуулсан мөн сургуульд ажиллаж байсан Цэрэн Бадам, Отгон баяр, Наран туяа гурван маань хөдөлмөрийн хүндэт медалаар шагнуулж бас бид бүхнийхээ бас баярлуулж баясгаж явсан юм сайчууд бидний дундаас төрөн гарсан байна. Бид таавд бас 100 жилийнхаа ойгоор нутаг орондоо уулзаж 40 жилийнхаа уулзалтын арга хэмжээг бас энэ жилдээ зохион байгуулах талаар ярилцж байсныг та бүхэн мэдчихвээ. Өнөөдөр бидний 5 найз нь ярилцаад 40 жилийнхаа арга хэмжээгээр нь эхлүүлцгээе, урилга энтрээр хийлгэж бацгаая гэж ярилцсан үндсэн дээр Алтаа гişin гэж энэ уулзалтын арга хэмжээ үндсэндээ өөр зохион байгуулж байдаг бүр тийм гарсан энэ компанитай ирж уулзаад гэрэг хэлцээрээ хийгээд ингээд ярилцаа сууж байна бид нэр. Тэгээ та бүхнийг 107 сарын 1-нд үйл ажиллагаа маань эхэлдэг юм байна. Нэгний өглөө 10 цаг Сүхбаатарын талбай дээр ирж 10 цагаас уулзаад өөрийнхөө ордонд ороод дурслалынхаа зураг мөрөг татуулаад тэгээ энэ компани маань бид бүхнийг тэр үйл ажиллагааны дараа энэ компани маань биднийг өгтөж хүлээж аваад тэгээ дараачихаа үйл арга хэмжээнд орноо. Тэгээд энэ компанийн явуулахыг үйл ажиллагаа ямар үйл ажиллагаа явуулах энийг бол бид бүхэн урилга дээрээ тодорхой хэвлээд та бүхэндээ
явуулах болно. Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Хотын төлөөлөл болсон 5 найз маань 40 жилийнхээ өг гих гээд дурсамж дүүрэн сууж байна. Та нарыг 40 жилийн өөд итгэв зүтгэлтэй ирнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү. Хүүхэд насандаа оръё. Ингээд та нарт зориулна манай охин мэр маань нэг шүлэг гэрлэн уншнаа. Таяр манд болгоон сонирхноо. За одоо энэ миний унших гэж байгаа зүйл маань одоо шүлэг бол биш, яруу найрагч биш. Ингээд 40 жил болцоход өөрийгөө болон ингээд найз нөхд та нарыг очиод хаяа нэг уулзаад ярилцаа сууж байгаад төрсөн бодол минь юм шүү. Тэрийг бас бүгдээрээ зөвөр ойлгож зөвөр сонсцоороо. Дөнгөж саяхан мэд санагдана 40 жил өнгөрч бид ахмад болчихж. Ирээн палаштай охин дүрчин эгээл нэг өөр болчихж, эмээ болчихж. Цонх хагалж явсан нас минь явчихж, цонх гүйцэж чадахгүй өцгөр болчихж. Дарцаглаж явсан нас минь алгуулж, ломптой цайл эргүүлдэг болчихж. Дээр нэмэх нь би амьдрал гэж саяхан сахилахгүй гэж бичиж саяхан сахилахгүй гэж явж, ангийн багштай зэмлүүлж явж, 2 тооноос хөвтлээ айдаг байж, хорчин болж бас дүнгээс асуулж явж. Бидний хүүхэд нас гэрэлтэй бүхнээ дүүрэн явж, хүмүүстээр түргүүлэгчдийн игнэнд ч явж, хөгжим бүжиг дуугаараа амлайлж ч явж, тамхичин игнэнд багтчил явж, хамирчин алдраараач тэргүүлж явж. Соёл чингийн дарцгал харин манайхан шиг солигдож буцалгүй баясаар л байдгсан. 2 өдрийн хичээл хоцрогдоо арилгах тактик болгож 2 өдрийн хичээл үрч явдаг байж. Зарим багш хошин өргөл харинч за ёстой баларч байгаа нь тэр болдог байж. Маргааш өдрийн даалгавраа хийж махид суух өдөрч зөөнгүй л байж. Байрны дутагтай ангийн нөхөд минь бас биднийг боддог байж. Өвгөн боовооч өөрөө идэлгүй ангийн бидэндээ авчирч өгдөг байсан. Нусны алчууранда хөөх боогоод хөөхөн нууцаар бидэндээ авчирч өгдөг байсан. За энэ бүхнийг бас өнөөдөр хэлэхгүй байх, дурсахгүй байхын аргагүй ийм сайхан дурсамж дүүрэн өдрийг 5 найз нь яриад хэлцээд энэ хэлдээ сууцгааж байна. 2025 оны 7 сарын 1-нд Сквадрын талбайд Ангиар найзуудаараа 2 багштайгаа бүтээрээ уулзъя.